Бүх шатны сонгуульд ялалт байгуулсан эрх баригчид сонгогчдын итгэлийг алдахгүй тулд хэлснээ хийж амласнаа ажил хэрэг болох ёстой. Хоёр сонгуул дараалан улсын хурлд 60 гаруй суулал авна гэдэг том ялалт. Бас том хариуцлага. Өмнө нь байгаагүй энэхүү амжилтын төлөө Монгол Ардын нам их зүйлийг амласан. Тэдний нэг одоогийн ерөнхий сайд хоёрт нь 2020 оны Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт юу ярьж хэрхэн дэмжихийг хүссэн хүлэвч эргэн санацгаая. Байртаа олчих юм л яг үгээр хүмүүс тэнцэнэ интернеттэй болно. Сайхан тоглог орон сууцнд амьдардаг, аз жаргалын индекстэй болно тий. За тэгээд нөгөө нэг ахуйн одоо тийм ээ орчны ариун цэвэр сайжирч байгаа учраас хүүхдүүдийн өвчлөл гэд байхгүй болно. Гэх мэтчлэн ингээ олон зүйл орон сууцаар дамжиж л хүний амьдралд нөгөө аз жаргалтай иргэн болох тэр зүйл бий бол. Сингапур улс 94% орон сууцтай болгож чадсан дэлхийн цорын ганц улс. 6% түрээсийн байранд амьдардаг гэсэн үг. За энэ бол орон сууцны байшин барих тухай ойлголт байгаагүй байхгүй. Энэ бол орон сууцны төлбөрийн системийн асуудал. Тэгэхээр Монгол улсын хувьд ч гэсэн утаатай холбоотой, төвжирэлтэй холбоотой энэ олон асуудлууд тийм ээ энэ бүх зүйлийг шийдэх зүйл бол мэдээж орон сууц байж таарна. За ингээд энийг яаж шийдэх вэ гэхээр үүнийг бол хуримтлалын төв сангаар дамжиж шийдэх юм аа гэж. За хуримтлалын төв сан юу вэ гэхээр нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, баялагын сан энэ бүгдийг нэгдсэн ойлголт гэж ойлгож байна. Нэг л данстай байна. За ингээ яг уу гэхээр тусгай данс. За энэ бол тэтгэвэр эрүүл мэндийн данс 8%, ердийн данс энэ дотроо байр худалдаж авах хөрөнгө оруулалтын босролдоо анхаарна. За нэг үгээр хэлбэл тэтгэвэр эрүүл мэнд байр хөрөнгө оруулалт буюу бизнес босрол гэдэг бол нөгөө дундаж орлоготой иргэн болох Сингапур зайлшгүй чухал 5 зүйл баггүй юу? Манай Монголч гэсэн тийм штэ. Хүн өөрийн гэсэн бизнесээ одоо хийх зээлийг хямд хүүтэй авна. Өөрөө болон хүүхдэд боловсралтай болгоно, хөссөн боловсролыг эзэмшүүлнэ. Байртаа олно. Эрүүл мэнд сайн байна. Тэтгэвэр. Тэр ийм 5 зүйлийг өнөөдрийн үед бид нар ингээд их олон талаас авч байгаа. Тэр энийг л бидний хувьд нэгдсэн ийм хуримтлалын тогтолцоор оруулж чадвал үндсэндээ одоо бид нэр энэ асуудлыг шийдэх юм аа. Байр худалдаж авах. Тэгэхээр энэ асуудал руу бидний хувьд орно. Яг энэ байдлаар шийдсэн газар бол жишээлбэл одоо зөвхөн Сингапур биш болсон. Казахстан орон сууцны асуудлыг ингэж шийдэж эхэлсэн. Дубай ингэж шийдэж эхэлсэн. Бүгдээрээ амжилттай болж байгаа. Тэгэхээр энэ завгарыг бидний хувьд авъя гэж байна. За нөгөө талаараа бидэрт бол байгаа давуу тал нь бол байгалийн баялагтай. Нөгөө түрүү өөрөө ч хэлж байгаа. Тэгэхээр баялагын санд байгаа тодорхой хувь жишээлбэл орон сууц руу боловсрол руу, хөрөнгө оруулалт руу орох боломжтой байхгүй. За ингээд хямд одоо өлтгтэй орон сууцыг төр өөрөө хариуцъя гэдэг санаа. 2 өрөө юм уу 3 өрөө буюу 70 м квадрат хүртэлхийн төр онцгой одоо хямд нөхцлөөр барих менежментийг хийнэ гэсэн үг. За татвар болон бусад зүйл дээр яг ийм метр квадраттай холбоотой байран дээр хөнгөлт үзүүлнэ гэсэн үг. Цемент тэглэгдэнэ, арматур төмөр тэглэгдэнэ. За магадгүй ч залуучууд өөрсдөө орон сууцн дээр ажиллах боломж гарна. Жишээлбэл цэрэгт байгаа залуучууд хэрвээ хүсвэл одоо барилгын цэргийн анги дээр байгуулагдана гэдээ орсон байгаа нь үүнтэй бас холбоотой. Жишээлбэл залуучууд байраа одоо барих тал дээр өөрсдөө оролцоод тэгээ орон сууцтай болж болно гэсэн үг. За нөгөө талаараа бүсчсэн хөгжилтэй холбоотой байдлаар жишээлбэл энэ Улаанбаатар хотод цөөхөн баригдана гэсэн үг. Бүсийн төвүүдэд баригдана. Жишээлбэл Өмнөговь аймагт, Дорноговь аймагт баригдана гэсэн үг. Тэнцээ төмөр зам дээр ч юм уу эсвэл одоо уул уурхайн төсөл дээр ажиллаж байгаа залуучууд тэнцэнэ орон сууцтай болохыг дэмжинэ. За жишээлбэл нөгөө асуудал өөрөө цогц учраас шийдэл цогцоох хэрэгтэй гэдэг шиг. Жишээлбэл орон сууцны энэ хөтөлбөрт орж байгаа залуу аль нэг нь ажилтаа, аль нэг нь ажилгүй бол аль нэгийг нь ажилд оруулах зүйлийг нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн яам хариуцна гэсэн. Аль эсвэл эхнэр нь жишээлбэл одоо эсгүүрчин байлаа. Мастер эсгүүрчин болох нь чухал гэж тэнцээ ажлын байрны захиалга ирвэл 7 хоногийн 5 өдөр ажиллах одоо 4 өдөр ажиллаулаад 1 өдрийг нь төрөөс дэмжиж тухайн мэргэжилтэд одоо жишээлбэл эзэмших одоо тэр нөө шалгууртаа тэмцэх боломжийг нийгмийн хамгаалалт хөтөлбөрийн бирж одоо ажиллана гэсэн. Ийм байдлаар нөгөө нэг байгаа боломжуудыг цогц байдлаар нийлүүлж байгааг л хуримтлалын нэгдсэн сан ба орон сууцны нэгдсэн корпорацийн хамтын ажиллагаа буюу нийгмийн даатгалын одоо тийм ээ төлбөрөөрөө орон сууцнд орох боломж гэж нэрлэдэг байгаа юм. Маш энгийнээр. Энэ хүмүүс хэрвээ орон сууцнд орох тал дээр шийдвэр гаргавал засгийн газар тэр хүмүүст тэтгэлэг өгнө гэсэн үг. Тэгээ сертификат өгнө гэсэн үг.
та Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулах тал дээр томоохон хувь нэмэр орууллаа. Тийм учраас танд буталтгүй тусламжаар тэдэнд өргийг орон сууцн чинь зориулж хандууллаа. Эсвэл тодорхой үнийг буулгалаа гэд. Ийм байдлаар ерөөхдөө одоо жишээлбэл байгаа бүх боломжуудаа нийлүүлж чадах юм бол Монгол улс нийгмийн даатгал төлж байгаа хүн бүхэн урьдчилгааны төлбөргүйгээр орон сууцнд орох ийм эсгэн угс дэлхийд байгаа байхгүй. Тэгэхээр энэ байдал бол бидний хувьд цаг алдахгүй орох ёстой юм а гэдэг утгаараа мөрийн хөтөлбөрт орсон. Нэгдсэн шийдэл рүү явбал Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50% нэгэн жилийн дотор бууруулж болж байгааг харж байгааз нийслэл, өмнө говь, за тэгээд хувийн хвшил, засгийн газрын хамтын оролцоо иргэдийн. Энэ шийдлийг гаргая гэж зориглоогүй бол Улаанбаатарын агаарын бохирдол миний бодлоор арилахгүй байсан баха. Ер нь бол яг л орон сууцтай болох үе хүртэл явах байсан баха. Гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр магадгүй ч 30 жилийн дараа 40 жилийн дараа л агаарын бохирдол арилах байсан уу үгүй юу гэдэг ийм асуудал руу явах байсныг засгийн газар 1 жилийн дотор шийдэж болж байгаа шиг орон сууцтай холбоотой энэ асуудал руу монголчууд бид бүгдээрээ ороод энийг ойлгоод улс төрчгүйгээр дэмжиж явбал бас л үүнийг бидний хувьд те одоо 5-10 жилийн дотор ингээд шийдэх ийм боломжтой гэсэн үг. Яг л бид нарт байгалийн байлгана хүн ам цөөхөн давуу тал байна. Маш эрч хүчтэй шинэ үеийн залуучууд байна. Тэгэхээр бид нар энийг бол одоо ингээд өргөн удам газар нутаг байна. Тэгэхээр бид нар бол орон сууц гэдэг үл яг үндэ Монголд нэг тийм айхтар тийм проблем болоод ах зүйл биш. Энэ дээр гагцгүй төрийн зөв менежмент хэрэгтэй гэсэн. Энийг мэдэхгүй хүн гэж юусоо байхгүй. Бүгдээрээ л мэдж байгаа. Орон сууцтай болох нэгэн зам байгаа. Энэ бол энэ зам гэдгийг ч бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр энэ бол урт хугацаанд тогтвортой хэрэгжил ийм төсөл. Энэ дээр Монгол Ардын намын засгийн газар, Арчсан намын засгийн газар гэж байхгүй. Монгол Улсын засгийн газар гэж байгаа. Монгол Улсын засгийн газар хүн амынхаа хангалуун сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх бол орон сууцны асуудлыг нэгдүгээр шийдэх ёстой. Шийдэх аргачлал ганцхан энэ л байна. Мөрийн хөтөлбөрийн зарим зүйлийг дурдвал хуримтлын нэгдсэн сангаар дамжуулж нийгмийн даатгал төлдөг иргэн анхудаа орон сууц худалдан авахдаа урьдчилгаа төлбөргүй ипотекийн зээлд хамрагдаг тогтолцоог бий болгоно. Анхудаа барь авч байгаа бага дунд орлоготой иргэдэд 4-6% хүүтэй орон сууцны ипотекийн зээл олгоно. Орон сууцны суурь үнийг буулгах зорилгоор цемент, арматур болон барилгын зарим материалын дотоодын үйлдвэрүүдийг татвараас хөнгөлөх бодлого баримтлана. Нийгмийн даатгал төлдөг хүн бүр тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээнээс гадна орон сууцтай болох мэргэжил боловсролоо дээшлүүлэх боломжийг бүрдүүлнэ. Залуучууд залуу гэр бүлийг орлогод нь нийцсэн уян хатан төлбөртэй нөхцөлтэй орон сууц худалдан авахд дэмжлэг үзүүлнэ. Үндэсний орон сууцны нэгдсэн корпорац байгуулж, хуримтлын нэгдсэн сан, үндэсний баялагын сантай хамтарч төр хувийн хвшлийн түншлэл тулгуурлан 150 мянган өрх алийг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлнэ гэж тус мөрийн хөтөлбөртөө оруулж байсан юм.